За бидний 99-р замын аялал үргэлжилсээр өнөөдөр бид нэр Өвөр Монголын Шилэнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Малчин Журам Батынд ирсэн. За эднийх болохоор үзэмчин цагаан өхөр малждаг. За энэ үзэмчин цагаан өхрийн талаар бас нэгэн сонирхолтой түүхтэй байдаг юм байна. 1973 онд Францын ерөнхийлөгч Жорж Помпидо Хятад Францын дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд Хятад төрийн айлчилт хийхдээ 50 шаруулын өхөр бөлөг болгон барьсан байдаг. За үүнээс 17 өхрийн тухайн үед малаж ухаага орон болох Өвөр Монголын урд нисэх орны Шилэнгол аймгийн Баруун Үзэмчин хошуунд авчираад малжуулсан бөгөөд нутгийн өхөртэй урилызжүүлэн үржүүлж чанарыг сайжруулсны үр дүнд ийм хүйтэн даацтай махны чанар сайтай үзэмчин цагаан өхөр бий болжээ. Би 2016 оноос эхэлж цаа өхөр малцсан. Дундч зүүн одоо өнгөрсөн жилийн үнээр бодвол одоо нэднэн би чинь 30 хэдэн тоглож арчуулжээ. Одоо энэ дотор үрийн малаар холцсон байна. Эргээд бэлтгэл их малаар холцсон тоглол байна. Эргээд нэг хэсэг доортлын тоглол бол махны үнээр явжээ. Ингээд хамаг сүлд нь дэгшдгсэн үн бол том 2000 төгрөг хүрч. 2023 онд аймгийн дэсийн махны өхрийн голлох зүргээр үнэлэгджээ. Өнгөснөөс бол одоо Шилэнгол аймгийн өвчөнд одоо малж хөрөхөд туглаа холцсаар бол нөхөртэй өнөө жилийн хувьд бол эрт тугал 4000 нөхөртэй, охин тугал бол 2000 нөхөртэй. За Хятад Францын харилцааны чухал бэлэг тэмдэг болсон 17 цагаан өхрийг нутгийн малчид нутгийн уур амьсгалд дасан зогтсон үйлдвэр болгон үржүүлж нямбай малжиж ирснээр өдөөгөө Баруун Үзэмчин нутгад 60,000 гаруй үзэмчин цагаан өхөртэй болжээ. 19 оноос эхлээд одоо үйлдвэрийн одоо жирэгд наатгсан та. Сая үйлдвэрийн одоо үрийн мал солих юм уу ингэж явж байгаа сүлд 21 оноос эхлээд одоо гар хэлтүүлэг хийж. Ингэсээс одоо үйлдвэрүүд одоо жилээс жил сайжирч байна. Тэгээ тоод толгойг бол одоо нутагдаан давхруулаад одоо энэ хэмжээнд 50-аас 97 оны орчим докторжуулаад татаж. Чанарын жилээс жилийнх нь өөрчлөлтсөн сайжруулсан шиг одоо зорилготой явж байна.